За 12 дугаар сар дуусч байгаа учраас та бүхэндээ уламжлалтын сарынхаа тайланд товч танилцуулъя. Энэ сар эхлэхдээ бол нөгөө л өсвдөр ажиллах ажлаас эхэлсэн. Тэгээд төсвийн хэмнэлт хийх боломжийг манай зөвлөхүүд ажлын алба гаргаж олон нийтэд танилцуулсан. Хүмүүс бол бас попрод нэтргээ загнажл байна лээ. Гэхдээ яг бид ер нь ингэж ажиллах ёстой. Дараагаар нь улсын хурлаас гарсан төсвийн ажлын хэсэгт орж ажиллаад тэгээ бид нэр хавдрын эмнэлэг хүүхдийн хоол, байр, сургуулийн байр гэдэг нэг 73 тэрбум төгрөгийн юмыг нэмэлтээр шийдсэн. Тэр хэмжээгээр хэмнэсэн ийм дүн гаргасан. Инновац захин бодлогын байнгын орон дээр мөн л энэ төсвийн ил тод байдлыг сар болгон хүнд ойлгомжтой хэмжээгээр танилцуулж явах шаардлагатай гэдэг энэ талаар сангийн яамнаас мэдээлэл сонссон. Тэгээд бас санал гаргасан байгаа. Хоёрдугаарт нь дотоодын роуминг ашиглах хөдөө орон нутагт сүлжээл харгалзаад шаардлагатай үед хоорондоо сэлгэж залгадаг байх улсын хурлын 24 оны 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлээ гэдэг шаардлагыг харилцаа холбооны зохицуулах хороонд тавиад тэгээд 1 сард багтааж тайлан тавиа гэдэг үүрэг өгсөн байгаа. За улс орон даяар хөдөөгийн сургуулиуд интернет хангалтгүй байгаа учраас сонгуулиар ашигласан Starlink төхөөрөмжүүдээс хуваарлаач гэдэг хүсэлтийг засгийн газар хүргүүлчихсэн. Кибер аюулгүй байдал энэ сард маш онцгойгоор тавигдлаа. Тийм болохоор кибер аюулгүй байдлыг хангахад хувийн эвшлиг хэрхэн оролцуулаад хувийн эвшлиг яаж дэмжиж болох вэ гэдэг талаар компаниудтай болон яамтайгаа ийм уулзалтыг хийж сан солилцох уулзалт хийлээ. Ирэх сард бас тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргах болов уу гэсэн бэлтгэлийг хангаж байгаа. За тэгээд утаа гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр бол байр суурь илэрхийлсэн, шийдлийг ярьсан, нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт орсон. Энэ дээр бол ажилланаа. Хамгийн чухал нь бол сүүлийн 7 хоногт болж өнгөрлөө. 2 өдрийн дотор Францтай ураны төсөлд хамтарч ажиллах, Оросдоо цахилгаан станцын зураг төслийг хийлгэх, Хятад улстай урт хугацаанд их хэмжээний нүүрсийг хөнгөлөлтөө үнээр нийлүүлэх гэдэг ийм том гэрээнүүдийг маш богино хугацаанд яаралтай гээд шөнө өдргөө хуралдаад шахаад ингээд шийдвэрүүдийг гаргасан. Тэгэхээр энэ дээр би өөрийнхөө харж байгаа зүйлээ хэлэх нь бол миний үүрэг гэж үзсэн учраас ямар ч байсан шөнө оройн цагаар очиж санал гаргаад хуралдаад маргааш нь улсын хурлаар оруулаад 4 санал тавьснаас нэгийг нь ядаж дэмжүүллээ. Ямар ч тохиолдолд сорчилж аваад зөвхөн сайхан нүүрсийн аваад бусдыг хаяад ордыг эвдэхгүй, баялгаа хаяхгүй, сорчлохгүй байна гэдэг залтыг бол тусгуулж чадсандаа бяцхан ч гэсэн сэтгэл тайдагсан. Ер нь бол их хурд уртаан хугацаанд үр дагавартай том гэрээ болж байгаа. За ингээд нэлээд юм стресстэй байлаа. Тэгэхээр сүүлийн 3 хоног жоохон олон юм бодохгүйгээр амраад шинэ оноо ухтахаар шийдлээ. Та бүхэндээ ирж байгаа шинэ оны мэндийг дахин хүргэе. Сайн сайхан бүхнийг хүсье.